сайхан өдөр. Миний сэтгэл санаа үнэхээр өөдрөг байна. Яагаад гэвэл одоо миний байгуулсан манай энэ дэлгүүрийн 1 жилийн ой болж байгаа байхгүй юу? Тэгээ би бас бодлоо 1 жилийнхаа ойгоор хэрэглэгчтэй сүрприз барья тийм ээ. Тэгээ би бас 1000 дахь хэрэглэгч, 1001 дахь хэрэглэгчтэй бэлэг өгье гэж бодсон заа юу. Чи бас энэ кассныхаа ажлыг сайн хийгээрэй заа юу. Ер нь нэг ийм үг байдгийн штэ. Нэг үйлчлүүлэгчийн алдснаас нэг ажилтныгаа хал гэдэг үг байдгийн штэ. Ойлгомжтой юу? За ажиллаа сайн хийгээрэй. Ямар сайхан өдөр вэ? Ад чоргалахгүй өлмө. Эдний дэлгүүрч харин өнөөдөр бүр аваа бараатаа болчихжээ хөө. За. За сайн байна. Тэгээд уул нь хүн цөөхөн байна. Энэ дараалал гэдэг нэг юм байдаг шүү дээ. Би очир авцсан байсан хаа загцсан байсан. Зүгээр хичээл. Ни хараа. Энэ одоогийн залуус. Хөөе сайн уу тавгс үрээ. Сайн байна. Ямар сайн уу би. Найз нурдарч орчих уу. За одоо яаж эмэгтэй хүн гууж яхад үгүй ихвтэй хаа? За тэгэлгүй. За бичүүд. За баярлалаа. Энийг баяр хүргэе. Та манай дэлгүүрээр 1000 дахь хэрэглэгч олсон. Баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1000 дахь хэрэглэгч болсон болохоор манай дэлгүүрээс танд сая төгрөг дээрээс нь электрогаараа өгч байна. Баяр хүргэе. Сая төгрөгөө. Тийм тэгэлгүй яах вэ? Уучлаарай та бишээ та намайгаа явахгүй юу? Намайгаа та үнэхээр гадтай байлаа. Сая төгрөг өгч байгаа мó? Сая төгрөг электрогаараа дээрээс нь мөртөө Чингисийн бүтэн жилийн ирэх та дараа тэг манай дэлгүүрээр өөчлөөр. Та үнэхээр тиймэрхүү байлаа. Би сая би тогсчихсан биз дээ. Та бичүүлээгүй шүү дээ. Гү тэг чи надад хэлэхгүй яасан юм бэ? Та энэ бичүүлж чадсан. Хурдан бичүүлчихгүй өөрөө. Хурдан бичүүлнэ гэж яа дээ. Гэхдээ харин би ажилтаа яарад байна. Газ бичүүлчихгүй. Ажилтаа юм бол ажиллаа хийгээл явж. Бити дэлгүүр хийцээ юу? Юу гэсэн үг? Ажилгүй над чиг усууд ингээд дэлгүүр хийсээ явдаг аахгүй юу чи? Ажилтаа юм бол ажиллаа хий. Тэгэл ажилтаа байж дундуур нь орж ирээд яарал гүйчих ямар Тэр хэрэгтэй. танд ямар хамаа байна? Би газ бичүүлчихлээ. Тэгвэл миний газ бичүүлэх байх нь чамд ямар хамаа байна? Та нэг нь бичүүлээрэй. За ажилтаа юм бол би хүндэтгий. Оо за баярлалаа. За Сайн байна уу та? сайн байна уу? Энэ одоогийн залуус. Танд баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1001 дахь хэрэглэгч олсон. Баяр хүргэе. Та наашрахгүй юу? Та манай дэлгүүрийн 1001 дахь хэрэглэгч болсон болохоор танд дэлгүүрийн нэрнж сая 500 мянган төгрөг дээрээс нь электрон бараа. Уучлаарай та биш та танд баяр хүргэе. Та намайгаа явахгүй үнэхээр азтай байлаа та. Ой өдөр вэ. Танд сая 500 мянган төгрөг дээрээс нь электрон бараа. Мөртөө Чингисийн бүтэн жилийн ирэх танд баяр хүргэе. Бушуу хурдан бичээрэй. Бичээрэй за. Хурдан бич. Аха 1500. Яасан бэ? Яасан нөгөө дин дун дан дун гэдэг юм. Аха өнөөдөр манайх зөвхөн 2 азтай шалгаруулна шүү дээ. Дахиад байхгүй. 2 азтай. Үгүй би сая хоёуланд нь би зогсчихсан биз Аха дээ. та бичүүлээгүй үстэй. Үгүй чи даргатаа хэлээд өгөлдөө намайг энд байсаа гэж. Даргыгаа дуудаа намайг хэлээд гээ. Яг чингнэрээ би зогсчихсан шүү дээ. Би байж байгаа хоёулангийн. Гэхдээ миний хөгшин нэг болсон юм а ямар их ярьдсан бэ чи? Тэр мөн хүүхнийг бодохоор бүр өөр үрээд байна. Нэг далжигнаад орж ирсэн сайн уу хамгаа урдууч оржиг л далжиг. За. Тэгээд сая төгрөг аваа явчихж байгаа байхгүй юу? Надаа баярлалаа ч байхгүй. Би оруулсан шүү дээ тэрийг. Тэр нэг одоо дарга юм уу юу юм бэ? Та манай 1001 дахин боллоо. За яах вэ нэг анх удаа азгуудж байгаа юм шиг л гунхраад ах юм. Миний хөгшин ч угаасаа азгүй хүн шүү дээ. Нэрэл тийм ээ. Үргэлж яхаараа надтай юм азгүй юм тохиолддог байна. Тий. Гэртээ хүртэл орон дээр хөвдөө босохдоо хүртэл гарынхаа алганд зүү хатгуулаад босоод ирж байгаа. Ер нь боли. Хаашаач гарахгүй. Гэртээ суугаад гэрээ цэвэрлээд хогоо хаяал тэгэл байжээ. Энэ азийн тэнгэр гэдэг нь ер нь яачдаг байна. Иш яана. Миний хайчгаад 2 цаг хайсан зүгээр гараараа атгаад олоод ирж байгаа юм да энэ. Них ядуу азгүй залуу байсан гэсэн. Үргэлж доош харж явдаг. За бурхан багш надад лонх дүүрэн алтан зоос зээ заяах юм бол та гэж гуугаад яваад байдаг. Тэгээд бурхан багш нэг удаа сонсчод яг замынх нь урд лонх дүүрэн алтан зоос тавьчихсан гэсэн. Тэгсэн чинь за насаараа доош харж яваад юу ч олсонгүй дээш харж явж үзнэ гэ дээгүүр нь даваа яваад гисэн.
Яг тэрүүн шиг азгүй залуу шүү дээ миний ханчаа. Гөхөө. Өнөөдөр нэрээ нөхрийнхөө азынх нь үдийг нээгээд өгчихье. Яг үнэ. Ямар их баярлах болоо миний хань. Байна уу? Оо гамбаа чи манад ороод ирээч. Яг одоо. За. Ундраа. Яасан садагч зүгээр үү? Зүгээр. Йоо, би чамааг ярихаар чи нөгөөхий чи одоо азгүйгээсээ болоод юу болсон юм бол гэж санаа зовчих. Болдгороо болж байна. Яасан? Цаадах чайрн бүр сүр сүлдгүү болоод байна. Тэг яах вэ? Тэгээ ерөөсөө хуйлаа ингэ заяа. Чи энийг манай хогийн бүнкрэн штэ. Тэрний хажуу тавиадах заяа. Энэ юу юм? Наа чи $50,000 байгаа. Битээр байр авах гэж цуглуулсан мөнгө заяа. Тэгээ чи олоод баярлаг цаадах чи. За би тэгвэл юу яа? Холоос харж байгаа цаадах чи гараад ирэхээр тавиад холдъё. Хүн аваа явуул яана. За чи харж байгаарэ. Яана. Өөр хай хог байна уу? Байхгүй. Наатаал хайчих. Яршиг зүгээр болдгсон бол бүх хогоо хамт аваачаад нэг мөсө хайчих юмс. Өөрийнхөө энэ азгүй талтай хүртэл хамт хайчих юмс. Хизээ нэгэн цагт бурхан тэнгэр намайг харж үзэл. Их том аз заяа болоо. Би юу гэж боддог гэж. Хамгийн түрүүнд би чамаагаа баярлуулъя л гэж бод. Ямар гоё юм бэ? Хамгийн түрүүнд хайртай ханаа баярлуулаад дараад нь миний нөгөө муу сайн найз боёо биштэй. Тий. Бас нэг азгүй юм. Тэрийгэ баярлуулж харж үзье л гэж боддгийг. Тэгээ. Даач надтай хад таарахгүй байх оо. Би нэг хоёр азгүй юм. Хаанаасаа би бинийг олоод найзчихдаг байна. Зүгээрээ. Хой, ундраа. За сайн уу? Сайн. Тавх сүрэн байна ундраа. Байхгүй. Намайг асууж гарсан гэж хэлчихэрэй заяа. Надад нэг ажил олж өгнө гэсэн юмсан яасан бол цаадах чинь. Би одоо өөрийгөө яайтаа гэж чамд бас ажил олж өгье гэсэн юм. Цаадах чинь намайг бодвол бас азтай. Лепт тавгаа ороод ард нь би явж гавчуулж байгаа юм чинь. Тавгаа азтай цаадах чинь намайг бодвол. Би уг суур нь гайгүй тулдаад үдээ зэрэгтэй явж штэ би чи. Цагаан замц хар брюкунд хар бадинг гэжтэй бакаад байгаа. Юу вэ? Айгу хэцүү байна. Амьдрал нэр айгу хэцүү байна шүү. Цаадахтай хэлчихээрэй заяа. Найз нөгөө чамаас зээлсэн $5,000 өгнө за. Өнөөдөр айл эртний мөнгө шүү. Харин тийш одоо баг 10 хэдэн сарын өмнөх мөнгө шүү. Тий. Найз нь өгнө буцаага заяа. Өө ихтэй би чамд микрон цуулга явуулсан ш танд хүндээ. Тий баярлсан шүү. Тэрний 300 гасчаараа заяа. Тэгээд 4-700 шүү за. Найз нөхдөд хооронд нарийн сайхан тооцоогох хэрэгтэй шүү ундраа. Хин айгу хөгийн залуу. За. Яасан. Хой. Нөгөө хогийн бүнкэр байдаг шнэ тий? Би тэрийг дандаа ингээл онгойлгохтаа ингээл тагинд нь гараа авчуулах юм уу цогоод идэг байхгүй юу? Сая тэгсэн ёор тэгсэнгүү. Зөв зүгээр онгойлгоод хогоо айчаал ороод ирлээ. Хөөе, өөр гоё юм болоогүй юм уу? Өөр юу болох юм? Тэгээд хогоо айчаал ороод ирлээ шүү дээ. Хөөе, гоё юм болсон юм биш үү? Чи нэг юм мэдээд байна уу? Хөөе, чи нэг л баярлаад байна шүү дээ. За, Ингэсэн байхгүй. Хогоо айчаал иргсэн чинь хогийн бүнкэрний дор нэг юм бүртэлцээ. Юу лээ гэж бодоод дээш доошоо хуантаарлаа. Хинч байхгүй. Ингээ харсаар жижүүрийн муур явж яадаг байгаа. Тэгээд хогоо асгачаал ороод ирлээ. хөөе. Ямар сони юм бэ? Ундраа. Хоёулаа энэ өрөөнд цоож хийя. За яг үнэ. Түлхүүр цоож бүр хий. Тэгээ. Юу вэ? Түлхүүр цоож дуурайд байна уу? Оо ээж. Ээж яаж юм бэ та? Яах юу гэдэг бэ? Амбагнагаас алхаад ирлээ би ээж чи. Та ч ардуу сунанд суул та. Чи мөнгө өгсөн юм уу чи? За. Ерөөсөө ингээ миний хөгшин мөнгө аваад ээжд өгч. Надаа юу байх юм бэ? Би чинь азгүй, ажилгүй хүн. Надаа юу ч байхгүй. Чи харин нэг хэдэн төгрөг байвал ээжд өгчихөл. За тэгээ. Чамаа мөнгө өгөхгүй. Гуйхчихгүй сая. Одоо би танд мөнгө өгнө. Хүн сая зөндөө мөнгө авлаа. Цаатахта бити хэлээрээ. Яна. Ээж. Бодлор наваа, бодлор. Шея. Яна ээж яасан бэ? Ээж нэг алхасаар аваад энэ цаанхан татчихсан юм чи. Яна. За ээж охин нь танд мөнгө өгье за. Гуй.
За. Би гуйхчгүй за юу. За ээжэд мөнгө өгчлөө. За яамаа та. Ер нь алийн булгын ингэж байх хэвтэй. Би ер нь гэрийн мухар сагц цугаар ер нь гарч ажил төрөл олж хий. Ямар ч байсан ажилтаа болоод нэг ээжэд бас нэг хэдэн мөнгө төгрөг өгч автобус унаа цуулгаж явахгүй ер нь горгүй нэ. Гарнаа. Яна. Арай нөгөө мөнгө олоогүй юм биш үсттэй. Байна уу? Оо гамба. Яасан бэ? Тавга мөнгө авсан уу? Оо тоодод хогийн савргоо хийгээд орсон юм уу? Тийм үү. Одоо цаадах чи хаашаа явж байна? Найз боёотойгоо нийлцэн хувцсны дэлгүүрт орж байгаа юм уу? За яг үнэн би мэдчихээн. Цаадах чи намайг баярлуулах чи надад юм авч өгч байгаа юм байна. Хүш. Ерөөсөө ингэ заяа. Чи машин өгч одоо хоног бариулчих. Тэгээд компанийнхаа дэд захирдаар авъя гэд хэлчих. Тийм ээ. Бүр их баярлнаа цаадах чинь. За ямар гоё юм. Ямар гоё хувцас аваад өмссөн юм бэ? Юугаар авах юм бэ? Одоо нөө 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яваа гэдэг үгэнд үнэн боллоо. Одоо найз нөхд 99 найз хэрэггүй штэ. Богч ажил. Стиброл. Аялах шүү. Буяндаач амьдраарай. Яа. Завны найз. Оёна. Өс найз чиний нөгөө 5000-ыг өгнө ондроо заяа. 50,000 болгоод өгч чинь найзтай юу? Яа. Асарч ийн хашаа. За тавга. Энэ миний цов арай богноогүй юу? Юу зүгээр штэ. Чи намайг хүүхдийн гоцноос гоцолцсон уу юу? За яах вэ? Чи нөгөө бие хамгаалагч гэдэг утгаараа. За бас нэг ингэдэг юм чөлөөтэй. Миний малгайдлага арай л нэг өөр л байгаад шүү. За яах вэ? Зүгээрээ зогч ээ. Би яг өөрийгөө яг чам шиг болгож хараад байгаа байхгүй юу? Тэгж л харагдаж байгаа бах та. За найз яг машин дээр очиж байгаа. Юу миний найз машин дотор нь орж суугаад хадаагаа байж хүмүүс хараад нөгөөд чи машин авчихгээд гадна зогсож бай та. Тэгвэл вайрын гайраад болтоо. Тавга тасарч штэ. Тавга одоо авгаа солиоч ээ. Нэр чамайг харсан чи нэг тийм бомбагаад мираалаад л байна уу юу аа? Яасан? За тэр яг ундраа. Нөө чи тэрийн байр авна гэж хадгалж исэн 50,000 Америк доллар байгаа юу? Оо байгаа шүү дээ нэрээ. За хоёулаа тэр мөнгөө 50-50-гээр нь хувааж аваад салъя да. Энэ бол миний фристайл. Би өөрөө фридом явах дуртай. Зээ. Салъя гэж байгаа юм байна тийм ээ? Тийм ээ. Салж болж байна. Гэхдээ хоёулаа хажуудаа гэрчтэй байж байгаа садан заа юу? Юу гэсэн үг вэ? Айгүй бол дараа чи уйлгнаад хоёулаа буцаж сууя гэдэж магадгүй. Ямар жижигхэн юм ярьдсан бэ? Одоо тэгэл дараа нь би уйлаад өндрөө чи одоо намайг хаяа явах гэж үү? Тэггүй. Оо бэн гамба. Чи яг одоо манад ороод ирдэ үүдэн дээр байна уу? За. Оо дарга. Би яг ажил руу очт юм уу гэж байжлаа. Одоо ингэ. Юу яач? Дэлгүүр авчи. Оо машин хэрэг болсон уу? Гүй. Чамд ямар ч машин хэрэг байхгүй. Ажилд өрөлж байхгүй заа юу. Тэгээ чи юу яасан штэ? Энэ пүнкрийн хажуунаас ийм боодолтой мөнгө аваад хогийн савнда хийгээ орсон штэ тий? За баяртай ундраа. За баярлалаа хөө. Энэ сая юу ярьж байгаараа яваа? Яах вэ? Би чамайг ганцхан өдөр азтай байг гэж бодоод хогийн пүнкрийн хажууд байр авахгүй цуглуулсан 50,000 доллараар хийцэн байсан. Юу? Тэр мөнгө чи дээр цуглуулж исэн мөнгө юм уу? Тий. Яа! Чи надад хэлэхгүй яасан юм бэ? Гал тэрэг аль эрт хөдөлсөн байсан. Гал тэрэгс нөгөө гинти осол аваар стоп каран гэж байдаг үсттэй. Чи дэндүү хурдтай явж ирсэн. Би тэгж хурдтай явж байхдаа ээжэд 20,000 долларыг өгсөн штэ. Юу хийвэ? Бэнэ мөнгө чи өгнөгүй яа. Хөтөж байгаа заа юу. TV-с гаргуул юм байна уу? Бэнэ. Тий. Хүүтэй хамт гарнаа тий. Тий. Авгаа юу? Манай хүү авгаа.
Байхгүй. Үзсэн шүү. Заяа. Байна. Ирээсээ активиз гаргууд тий. Хоёр хүний заяа. За. Баяртай. За. Байна. Яна. Одоо нөгөө найз чи мөнгөгүй болсноо мэдхгүй гадаа ингэж зогсож байгаад. Хөөш самга. Нөгөө машиныг чи нэг бүдүүн нөхөр аваа явчлаа. Миний машин энэ би хийсэн манай босс юм биш. Ямар босс? Байранда очмооч пункер юу гэнэ? Нөгөө юм чи мэдсэн юм шиг байлаа гэж. Пункерийн ардаас олсон мөнгө чи ягаа вэ? Тэг яг. Миний тэр олсон мөнгө чинь бит хоёрын байр авахаар хадгалж исэн мөнгө байсан байна. Чиний мөнгө шүү юм. Тийм ээ, манай мөнгө. Чи энэ хутунаар буцааж авчиж өгөө. Чи мөнгө аваад ирээ. Яана одоо хагсын ч гэсэн аваад. Яаж тэр дэлгүүрийн чи үнд би томорч гарсан. Шинэ Монголын шинэ баячууд ирлээ мөрөг зөрөг гэд мөргүүлж байгаа давсан шүү дээ. Яана одоо тэгээд. Одоо өөрөө мөргөж гуйгаад аваад ирээ мөнгө. Яана одоо тэгээд за. Өө тийм юм байсан юм уу? Ундраа найс нөгөө 4-700 өгнө за. Тэрнээс нөгөө 30 бохоо гасчаарай. 4-670 шүү заяа. Чи ийм л азгүй хүн штэ тавга. Ер нь чиний энэ азгүй байх чинь чиний нөгөө фри стайл чи юм шүү. Тэгээд сайхан мөнгөгүй сайхан фридом явж байхгүй юу чи? Би нэр хацгүй хүн юм. Эртээр хүртэл ажилд орохоор нь өргөдөл өгсөн газар над руу уудтаад одоо захирлуудын зөвлөл хэлцэж байна. Хүрээд иргээд ихгүй юу? Ашгүй за. Харанхуй шин гүүж гараад нэг таксины хаалга онгоолгож суугаад хурдан яваараа би яарч яана гэж тэгсэн. Тэгсэн өнөө такси чинь 100 урагшлаад явах юм. Гадаа хав харанхуй. Гэхдээ би яарч яана гэд ингээ харсан. Жолоочгүй такси. Өөр ирэхгүй айц төрөл хүйдөөс чахраал ингээ сууж гинт бийгүү гар орж ирснээр жолоогоо атгаал. Тэгэл 100 урагшлаад явах юм. Би орлоод хаалгын онгоолгоод буугаад гүйж яваад эргээ харсан. Бензин дууссан такси харин жолооч нь түрцээ явж яадаг байгаа. Чи ийм л азгүй хүн штэ тавга. Гэхдээ тэр машинд чинь чамаас өөр хүн очиод суухгүй байгаа үсттэй. Би харин тэгээд надаас өөр хин энд суугавтэй гэж бодоод гүйж яагаад эргээ харсаар манай боё хаалгын онгоолгоод орж ирсэн штэ. Хундра. Чи одоо намайг бас хаяал явах уу? Тавга мэндэ. Алсын замд явж байгаа жолооч дугуйгаа хагарахаар хаяад явдггүй үсттэй. Тэр шиг би чамаагаа нөхөж аваад ахиад цаашаа тавхина. Нөхөж аваад аа. Баярлалаа. Одоо би тэгвэл нөхөөстэй ч гэсэн шин дугуй шиг л өнгөрнө. Би дахиж хизээж хагарахгүй. Ундраа. Хүмүүс ингэж ярьдаг штэ. Би их хацтай хүн. Нэг насаараа идээд барамгүй их мөнгө олсон гэж ярьдаг. Би тэгвэл тэднээс илүү азтай юм байна. Би нэг насныхаа ханыг олсон азтай хүн. Би амьдрал гэдэг их суглаанаас хамгийн том аз, хамгийн том суглааг нь сугалж авсан хүн. Энэ бол чи. Би чамдаа хайртай. Би чамаагаа гомдоохгүй. Би азтай хүн. Харин гэрлээ орд юм уу гэдээ явж ин харин тийм ажилд алдсан. Би тойд чинь гадаа юу хийж байгаа юм бэ? Харин гэрлээ орд юм уу гэдээ ажилд алдсан. Хоёр мэдсэн үү мдэггүй юу? Өнөөдөр манай хадам ээжийн төрсөн өдөр мэдсэн ш. Ээж юу?
байж гин үү? Яасан бэ шүү. За бирүүдээ ингэж заяа. Том бэрэг чи гэхээр асуудлыг шийдээ. Одоо энд ингэ санаа зовоод Тэгээд тий. Хүшээ Фрэнцэс ирээгүй байгаа мó. Хин Фрэнцэс. Ягаа манай том бэрэгч чинь намайг Фрэнцэс гэж дуудараа л гэдсэн шүү. Яна нэрээ шүү. Энэ Фрэнцэс гэдэг чинь англиар гүнж гэсэн үг юм биш үү? Яана хүн ер нь ягаад төрлөө мэддэггүй байна. Ясмин дээр ундрмаа гэдэг нэр хүртэл өөртөө томд нь шүү. Ундраад байгаа нь хаана байгаа юм бэ? Ширгмаа гэвэл та Яг үнэ. Яг үнэ. Хүш та хоёр жоохон чимээг байгаараа нөгөө тэгсэн юм биш байна. Энэ дагуулах хэлбэр зөрчлөө бүсгүй мэн ирж байна. Оо, Фрэнцэс хичээ. Фрэнцэс. Сайн байцгаана уу бэрүүдээ? Сайн Фрэнцэс хичээ. Ундрагч өнөөдөр нэг ийм юм болохгүй юу та? Яасан бэ? Фрэнцэс хичээ. Фрэнцэс. Яс дуудсан уу? Та нөгөө нэг айгүй гоё харагдчихээн гэж хэлсэн. Баярлалаа. Хүш Фрэнцэс гэснээс би нэрээ яагаад ийм гоё Фрэнцэс гэсэн нэр авсан түүхээ ярьж өгөхөө. Манай ажлын нэг хөөрхөн охин байдаг байхгүй юу? Тэгсэн чинь манай ирчүүд бүгдээрээ дэстэ Фрэнцэс гэж цүүд болоод байна. Тэгсэн чинь нөгөө охин ч уурлаа та нар нэртэй хүнийг нэрээр нь дуудараа гэд бөө хилэн болохгүй юу? Тэгэхээр би зүгээр ажлаа хийж суужаад хөөе миний дөө чи нэрээ годоод байгаагаад ихчтэй өгчих гэсэн чинь өгсөн шүү. Яна та ингэж авсан юм уу? Тийм байлгүй дээ. Тэрнээс ерөөсөө Фрэнцэстэй адилгүй шүү дээ. Яна. Игчтэй өгчих байх та яах вэ? Дахиад хэлдэ. Яг Фрэнцэсээ та Тэгсэн чи дээрэлгүй баярлалаа. Тэгэл би бүр өөртөө итгэхгүй. Ажлаасаа гараад Фрэнцэс гэж бодож чи нэг тойл байна. Очоод би зүгээр санаанд баасан чи яг Фрэнцэс. Би бүр хаанаас ч харсан Фрэнцэс. Яна ямар хөөрхөн Фрэнцэс вэ гэж гайхаад загтчихсан чи хоёр залуу ирчгээд хөө их чи тийм хөөрхөн Фрэнцэс хаана байгаа гэхээр нь урд чин зогсож чинь болох уу? Ингэс чи үсэртлээ хадад тулсан шүү. Яна. Энэ ямар тэнэг авгаа вэ гэ тэргээр дөрөв хилэн болсон шүү. Хөөе Фрэнцэс хичээ. Нөгөө альбом тушаал твшигч юу болсон бэ нэрээ? Хөөе чи сонсоогүй мүү? Сонсоогүй баяр хүргээ яасан. Яагаач вэ чадаагүй. Хүш Фрэнцэс өнөөдөр манай хадам ээжийн төрсөн өдөр нь гинэ. Яах вэ? Мартсан байж тээ. Харин тийм ээ. Хүшээ ингээ бүгдээрээ мөнгөө нийлүүл чад гоё бэлэг аваад өгч сарнаа цэцэг юм уу? Оо ёстой бөө юм бол нээж өстой та нар намайг сарнаа цэцэг гэдэг ямаа гэж одоо яалтан тутна. Үгүй яах вэ ганц бүгж аваад өгч л доо. Оо та нар намайг шуналтай хүүхэн гэж одоо ёстой алтан тутна гэ. Тэгвэл Фрэнцэс ингэж вино тавиад торт тавиад тийм ээ нэг жоохон лав махан асаагаа сайхан. Ёстой бөө хилэн болно. Нөгөө хүргэн асыг дуудаад тест биднийг муулаад нөгөө дөрөв чинь надад вино авчраад өгсөн чинь шивэр амбир. Тэ яах вэ? Яах вэ? Юу ч битгий өг заа юу. За. Бид нар бол зүгээр бэрүүд. Манай нөхрөө Солонгост ажил хийж байгаа. Тэд нар ээжтэй мөнгө өгч явуулж байгаа. Зүгээр битэн ороод баярын мэнд хүргэсний ч хэрэггүй өрөө өрөөнд ороод унтцгаа явъя. За. Артиг л далжгалчих. За. Тэгээд сая төгрөг аваа явчихж байгаа байхгүй юу? Надаа баярлалаа ч байхгүй. Би оруулсан шүү дээ тэрийг. Тэрнийг одоо дарга нь юм уу юу юм бэ? Та манай 1001 тхэн боллоо. За яах вэ нэг анх удаа азгуутж байгаа юм шиг л гунхраад ах юм. Миний хөгшин чи угаасаа азгүй хүн шүү дээ. Нэрэл тийм ээ. Үргэлж яхаараа надтай юм азгүй юм тохиолддог байна. Тий. Гэртээ хүртэл орон дээр хөвдөө босохдоо хүртэл гарынхаа алганд зүү хатгуулаад босоод ирж байгаа. Ер нь боли. Хаашаач гарахгүй. Гэртээ суугаад гэрээ цэвэрлээд хогоо хаяал тэгэл байж. Энэ Азийн тэнгэр гэдэг нь ер нь яачдаг байна. Иш яана. Гэ миний хайчгаад 2 цаг хайсан зүгээр гараараа атгаад олоод ирж байгаа юм да энэ. Них ядуу азгүй залуу байсан гэсэн. Үргэлж доош харж явдаг. За бурхан багш надад лонх дүүрэн алтан зоос зээ заяах юм бол та гэд гуугаад яваад байдаг. Тэгээд бурхан багш нэг удаа сонсчод яг замынх нь урд лонх дүүрэн алтан зоос тавьчихсан гэсэн. Тэгсэн чинь за насаараа доош харж яваад юу ч олсонгүй дээш харж явж үзнэ гэ дээгүүр нь даваа яваад гэсэн. Яг тэрүүн шиг азгүй залуу шүү дээ миний ханчаа. Гэ хөөе. Өнөөдөр нэрээ нөхрийнхөө азынх нь үдийг нээгээд өгчихье. Яг үнэ. Ямар их баярлах уу та миний хань. Байна уу? Оо гамбаа чи манад ороод ирээч. Яг одоо. За. Ундраа. Яасан садч зүгээр үү?
Зүгээрээ зүгээр. Йоо, би чамааг ярихаар чи нөгөө хий чи одоо азгүйгээсээ болоод юу болцсон юм бол гэж санаа зовчих. Бэ болтыг юм болдгороо болж байна. Яасан? Цаадах чайр бүр сүр сүлдгүү болоод байна. Тэг яах вэ? Тэгээ ерөөсөө хоёлаа ингэ заяа. Чи энийг манай хогийн пүнкрэн штэ. Тэрний хажуу тавиадах заяа. Энэ юу юм? Наа чи $50,000 байгаа. Аа? Битээр байр авах гэж цуглуулсан мөнгө заяа. Тэгээ яа. Наа чи олоод баярлаг цаадах чи. За би тэгвэл юу яа? Холоос харж байгаа цаадах чи гараад ирэхээр тавиад холтыг. Хүн аваа явуучвал яана? За чи харж байгаарэ. Яана. Өөр хай хог байна уу? Байхгүй. Наатаал хайчих. Яршиг зүгээр болдгсон бол бүх хогоо хамт аваачаад нэг мөсө хайчих юмс. Өөрийнхөө энэ азгуу талтай хүртэл хамт хайчих юмс. Хизээ нэгэн цагт бурхан тэнгэр намайг харж үзэл. Их том аз заяа болоо. Би юу гэж боддог гэж. Хамгийн түрүүнд би чамаагаа баярлуулъя л гэж бод. Ямар гоё юм бэ? Хамгийн түрүүнд хайртай ханаа баярлуулаад дараад нь миний нөгөө муу сайн найз боёо биш те. Тий. Бас нэг азгүй юм. Тэрийгэ баярлуулж харж үзье л гэж боддгийг. Тэгээ тэг. Даач надтай хаз таарахгүй байх оо. Би нэг хоёр азгүй юм хаанаасаа би биенийгээ олоод найзчихдаг байна. Зүгээрээ. Хой ундраа. За сайн уу? Сайн. Тавх сүрэн байна ундраа. Байхгүй. Намайг асууж гарсан гэж хэлчихэрэй заяа. Надад нэг ажил олж өгнө гэсэн юмсан яасан бол цаадах чинь. Би одоо өөрийгөө яайтаа гэж чамд бас ажил олж өгье гэсэн юм. Цаадах чинь намайг бодвол бас азтай. Лефт тавгаа ороод ард нь би явж гавчуулж байгаа юм чинь. Тавгаа азтай цаадах чинь намайг бодвол. Би уг суур нь гайгүй туртаад үдий зэрэгтэй явж штэ би чи. Цагаан замц хар брюкунд хар батик гэжтэй бакаад байгаа. Юу вэ? Айгуу хэцүү байна. Амьдрал нэр айгуу хэцүү байна шүү. Цаадахтай хэлчихээрэй заяа. Найз нөгөө чамаас зээсэн 5,000 төгрөгөө өгнө үү за? Өнөөдөр айл эртний мөнгө шүү. Харин тийш одоо баг 10 хэдэн сарын өмнөх мөнгө шүү. Найз нь өгнө буцаага заяа. Өө ихтэй би чамд микрон цуулга явуулсан ш танд хүндээ. Тий баярлсан шүү. Тэрний 300 гасчаараа заяа. Тэгээд 4-700 шүү за. Найз нөхдөд хооронд нарийн сайхан тооцоо авах хэрэгтэй шүү ундраа. Хин айгуу бүгийн залуу. Өнөөдөр бол үнэхээр сайхан өдөр. Миний сэтгэл санаа үнэхээр өөдрөг байна. Ягаад гэвэл одоо миний байгуулсан манай энэ дэлгүүрийн 1 жилийн ой болж байгаа байхгүй юу? Тэгээ би бас бодлоо 1 жилийнхаа ойгоор хэрэглэгчтэй сүрприз барья тийм ээ. Тэгээ би бас 1000 дахь хэрэглэгч, 1001 дахь хэрэглэгчтэй бэлэг өгье гэж бодсон заяа. Чи бас энэ кассныхаа ажлыг сайн хийгээрэй заяа. Ер нь нэг ийм үг байдгийн штэ. Нэг үйлчлүүлэгчээ алдснаас нэг ажилтныгаа хал гэдэг үг байдгийн штэ. Ойлгомжтой юм. За ажилтаа сайн хийгээрэй. Ямар сайхан өдөр вэ? Эдний дэлгүүрч харин өнөөдөр бүр аваа бараатаа болчихжээ хөө. За. За сайн байцгаана. Тэгээд уул нь хүн цөөхөн байна. Энэ дараалал гэдэг нэг юм байдаг шүү дээ. Би очир авцсан байсан хаа загчсан байсан. Зүгээр хичээл. Оо, нихараа. Энэ одоогийн залуус. Хөөе, сайн уу шавх сүрээ. Сайн байна. Ямар сайн уу юм бэ? Найз нурдарч орчих уу? За одоо яаж эмэгтэй хүн гуйж яхад үгүй ихвтэй хаа? За тэгэлгүй. За бичвэл. За баярлалаа. Энийг баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1000 дахь хэрэглэгч боллоо. Баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1000 дахь хэрэглэгч болсон болохоор манай дэлгүүрээс танд сая төгрөг дээрээс нь гараа өгч байна. Баяр хүргэе. Сая төгрөгөө. Тийм тэгэлгүй яах вэ? Уустараа та бишээ та намайг явахгүй юу? Та үнэхээр гацтай байлаа. Сая төгрөг өгч байгаа мó? Сая төгрөг электрон гараа дээрээс нь мөртөө чингисийн бүтэн жилийн ирэх та дараа тэг манай дэлгүүрээр үүсдээр. Та үнэхээр тиймэрхүү байлаа. Би сая би тогсчихсан биз дээ. та бичүүлээгүй шүү дээ. Гү чи надад хэлэхгүй яасан юм бэ? Харин чи бичүүлж чадсан. Хурдан бичүүлчихгүй өөрөө. Хурдан бичүүлнэ гэж яа дээ. Гэхдээ харин би ажилтаа яарад байна. Газ бичүүлчихгүй. Ажилтаа юм бол ажиллаа хийгээл явж. Бити дэлгүүр хийс заа юу. Юу гэсэн үг? Ажилгүй над чиг усууд ингээд дэлгүүр хийсээ явдаг аахгүй юу чи? Ажилтаа юм бол ажиллаа хий. Тэгэл ажилтаа байж дундуур нь орж ирээд яараад гүйчих ямар Тэр хэрэгтэй. танд ямар хамаа байна? Би газ бичүүлчихлээ. Тэгвэл миний газ бичүүлэх байх нь чамд ямар хамаа байна? Нэг нь бичүүлээрэй. За ажилтаа юм бол би хүндэтгий. Оо за баярлалаа. За Сайн байна уу та? сайн байна уу? Энэ одоогийн залуус. Танд баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1001 дахь хэрэглэгч боллоо. Баяр хүргэе. Та наашрахгүй юу? Та манай дэлгүүрийн 1001 дахь хэрэглэгч болсон болохоор танд дэлгүүрийн нэрнж сая 500,000 төгрөг дээрээс нь электрон гараа. Уустараа та биш та танд баяр хүргэе.
За намайгаа явахгүй. Үнэхээр азтай байдаа та. Ой өдөр вэ. Тань сая 500 мянган төгрөг дээрээс нь электрон бараа морьтой жинхэнэ бүтцүүд ирэх тань баяр хүргэе. Бошо, хурдан бичээрэй. Бичээрэй за. Хурдан бич. Аха 1500. Яасан бэ? Яасан нөгөө тин тун дан тун гэдэг юм. Аха өнөөдөр манайх зөвхөн 2 азтай шалгаруулна шүү дээ. Дахиад байхгүй. 2 азтай. Гэхдээ би сая хоёуланд нь би зогсож байсан биз Аха дээ. та бичүүлээгүй үстэй. Гэхдээ чи даргатай хэлээд өгөлдөө намайг энд байсаа гэж даргыгаа дуудаа намайг хэлээд гээ. Яг чингнэрээ би зогсож байсан шүү дээ. Би байж байгаа хоёулангийн. Миний хөгшин нэг болсон юм а ямар их ярьдсан бэ чи? Тэр мөн хүүхнийг бодохоор бүр өөр үрээд байна. Нэг далжгнаад орж ирсэн сайн уу хамгаа урдуур. Яна. Одоо нөгөө найз чи мөнгөгүй болсноо мэдхгүй гадаа ингэж зогсож байгаад. Хөөш хамгаа. Нөгөө машиныг чи нэг бүдүүн нөхөр аваа явчлаа. Миний машин энэ би хийсэн манай босс юм биш. Ямар босс? Байранда очмооч пункер юу гэнэ? Нөгөө юм чи мэдсэн юм шиг байлаа гэж. Пункерийн ардаас олсон мөнгө чи ягаа вэ? Тэг яг. Миний тэр олсон мөнгө чинь бит хоёрын байр авахаар хадгалж исэн мөнгө байсан байна. Чиний мөнгө шүү юм. Тийм ээ, манай мөнгө. Чи энэ хулцунаар буцааж аваач өгөө. Чи мөнгө аваад ирээ. Яана одоо хагсын ч гэсэн аваад. Яаж тэр дэлгүүрийн чи үнд би томорч гарсан. Шинэ Монголын шинэ баячууд ирлээ мөрөг зөрөг гэж мөргүүлж байгаа давсан шүү дээ. Яана одоо тэгээд одоо өөрөө мөргөж гуйгаад аваад ирээ мөнгө. Яана одоо тэгээд за. Өө тийм юм байсан юм уу? Ундраа найс нөгөө 4-700 өгнө за. Тэрнээс нөгөө 30 бохоо гасчаарай. 4-670 шүү заяа. Чи ийм л азгүй хүн штэ тавга. Ер нь чиний энэ азгүй байх чинь чиний нөгөө фри стайл чи юм шүү. Тэгээд сайхан мөнгөгүй сайхан фридом явж байхгүй юу чи? Би нэр хатгүй хүн юм. Эртээр хүртэл ажилд орохоор нь өргөдөл өгсөн газар над руу уудтаад одоо захирлуудын зөвлөл хэлцэж байна. Хүрээд иргээд ихгүй юу? Ашгүй за. Харанхуй шин гүүж гараад нэг таксины хаалга онгоолгож суугаад хурдан яваараа би яарч яана гэж тэгсэн. Тэгсэн өнөө такси чинь 100 урагшлаад явах юм. Гадаа хав харанхуй. Гэхдээ би яарч яана гэд ингээ харсан. Жолоочгүй такси. Өөр ирэхгүй айц төрөл хүйдөөс чахраал ингээ сууц гинт бийгүү гар орж ирснээр жолоогоо атгаал. Тэгэл 100 урагшлаад явах юм. Би орлоод хаалгын онгоолгоод буугаад гүйж яваад эргээ харсан. Бензин дууссан такси харин жолооч нь түрцээ явж яадаг байгаа. Чи ийм л азгүй хүн штэ тавга. Гэхдээ тэр машинд чинь чамаас өөр хүн очиод суухгүй байгаа үсттэй. Би харин тэгээд надаас өөр хин энд суугавтэй гэж бодоод гүйж яагаад эргээ харсаар манай боё хаалгын онгоолгоод орж ирсэн штэ. Хундра. Чи одоо намайг бас хаяал явах уу? Тавга мэндэ. Алсын замд явж байгаа жолооч дугуйгаа хагарахаар хаяад явдггүй үсттэй. Тэр шиг би чамаагаа нөхөж аваад ахиад цаашаа тавхина. Нөхөж аваад аа. Баярлалаа. Одоо би тэгвэл нөхөөстэй ч гэсэн шин дугуй шиг л өнгөрнө. Би дахиж хизээж хагарахгүй. Ундраа. Хүмүүс ингэж ярьдаг штэ. Би их хацтай хүн. Нэг насаараа идээд барамгүй их мөнгө олсон гэж ярьдаг. Би тэгвэл тэднээс илүү азтай юм байна. Би нэг насныхаа ханыг олсон азтай хүн. Би амьдрал гэдэг их суглаанаас хамгийн том аз, хамгийн том суглааг нь сугалж авсан хүн. Энэ бол чи. Би чамдаа хайртай. Би чамаагаа гомдоохгүй. Би азтай хоо. Ингээд азгүй дууслаа тавга. Ямар гоё хувцас аваад өмссөн юм бэ? Юугаар авах юм бэ?
Одоо нөө 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яваа гэдэг үгэнд үнэн боллоо. Одоо найз нөхд 99 найз хэрэггүй штэ. Богч ажил. Стиброл. Аялах шүү. Буяндаач амьдраарай. Завны найз. Оёна. Өс найз чинь нэг 50000-ыг өгнө ондроо заяа. 50,000 болгоод өгч чинь найз заяа. Яа, асарч ийн хавшаа. За, тавга. Энэ миний цов арай богноогүй юу? Зүгээр штэ. Чи намайг хүүхдийн гуцнаас хувцалсан уу юу? За яах вэ? Чи нөгөө бие хамгаалагч гэдэг утгаараа. За, бас нэг ингэдэг юм чөлөөтэй. Миний малгайлгаа арай нэг өөр л байгаад шүү. За яах вэ? Зүгээрээ зогч ээ. Би яг өөрийгөө яг чам шиг болгож хараад байгаа байхгүй юу? Тэгж л харагдаж байгаа бах та. За, найз яг машин дээр очиж байгаа. Юу, миний найз машин дотор нь орж суугаад хадаагаа байж. Хүмүүс хараад нөгөөд чи машин авчихгээд гадна зогсож бай да. Тэгвэл вайрынхан гайраад болтоо. Тавга тасарч штэ. Тавга одоо авгаа солиоч ээ. Нэр чамайг харсан чи нэг тийм бомбагаад мираалаад л байна уу юу аа? Яасан? За тэр яг ундраа. Нөө чи тэрийн байр авна гэж хадгалж исэн 50,000 Америк доллар байгаа юу? Байгаа шүү дээ нэрээ. За хоёулаа тэр мөнгөө 50-50-гээр нь хувааж аваад салъя да. Энэ бол миний фристайл. Би өөрөө фридом явах дуртай. Зээ. Салъя гэж байгаа юм байна тийм ээ? Тийм ээ. Салж болж байна. Гэхдээ хоёулаа хажуудаа гэрчтэй байж байгаа садан заа юу? Юу гэсэн үг вэ? Айгүй бол дараа чи уйлгнаад хоёулаа буцаж сууя гэдэж магадгүй. Ямар жижигхэн юм ярьдсан бэ? Одоо тэгэл дараа нь би уйлаад өндрөө чи одоо намайг хаяа явах гэж үү? Тэгэхгүй. Бэн гамба. Чи яг одоо манад ороод ирдэ үүдэн дээр байна уу? За. Дарга. Би яг ажил руу очт юм уу гэж яжлаа. Одоо ингэ. Юу яач? Дэлгүүрээ авчи. Машин хэрэг болсон уу? Үгүй. Чамд ямар ч машин хэрэг байхгүй. Ажилд өрөлж байхгүй заа юу. Тэгээ чи юу яасан штэ? Энэ пүнкрийн хажуунаас ийм боодолтой мөнгө аваад хогийн савнда хийгээ орсон штэ, тий? За баяртай ундраа. За баярлалаа хөө. Энэ сая юу ярьж байгаараа яваа? Яах вэ? Би чамайг ганцхан өдөр азтай байг гэж удаад хогийн пүнкрийн хажууд байр авахгүй цуглуулсан 50,000 доллараар хийцэн байсан. Юу? Тэр мөнгө чи дэрийн цуглуулж исэн мөнгө юм уу? Тий. Яа! Чи надад хэлэхгүй яасан юм бэ? Гал тэрэг аль эрт хөдөлсөн байсан. Гал тэрэгс нөгөө гинтийн осол аваар стоп каран гэж байдаг үсттэй. Чи дэндүү хурдтай явж ирсэн. Би тэгж хурдтай явж байхдаа ээжэд 20,000 долларыг өгсөн штэ. Юу гэвчээ? Бэнэ мөнгө чи өгнөгүй яа. Хүлээж байгаа заа юу. ТВ-с гаргуул юм байна уу? Бэнэ. Тий. Хүдэг хамт гарнаа тий. Тий. Авгаа юу? Манай хүү авгаа байхгүй. Үлдсэн шүү. Заа юу. Бэнэ. Ирсэн ТВ-с гаргуул тий. Хоёр хүний заа юу. За. Баяртай за. Нөгөө хогийн бункер байдаг штэ тий? Би тэрийг дандаа ингээл онгойлгохтаа ингээл тагинд нь гараа авчуулах юм уу цогоод идэг байхгүй юу? Сая тэгсэн ёор тэгсэнгүү. Зөв зүгээр онгойлгоод хогоо аячаал ороод ирлээ. Хөөе, өөр гоё юм болоогүй юм уу? Өөр юу болох юм? Тэгээд хогоо аячаал ороод ирлээ штэ. Хөөе, гоё юм болсон юм биш үү? Чи нэг юм мэдээд байна уу? Хөөе, чи нэг л баярлаад байна штэ. За, ингэсэн байхгүй. Хогоо аячаал иргсэн чинь хогийн бункерний дор нэг юм бүртэлцээ. Юу л гэж бодоод дээш доошоо хуамтаарлаа. Хинч байхгүй. Ингээ харсаар жижүүрийн муур явж яадаг байгаа. Тэгээд хогоо асгачаал ороод ирлээ. Хөөе. Ямар сони юм бэ? Ундраа. Хоёулаа энэ өрөөнд цоож хийя. За яг үнэ. Түлхүүр цоож бүр хий. Тэгээ. Юу вэ? Түлхүүр цоож дуурайд байна уу? Ээж.
Ээжээ яаж юм бэ та? Яах юу гэдэг бэ? Амгалагаас алхаад ирдээ би ээж чи. Та ч автобус унаад суул та. Чи мөнгө өгсөн юм уу чи? За ерөөсөө ингээ миний хөгшин мөнгө аваад ээжд өгчих. Надаа юу байх юм бэ? Би чинь азгүй, ажилгүй хүн. Надаа юу ч байхгүй. Чи харин нэг хэдэн төгрөг аваад ээжд өгчих л. За тэгээ. Чамаа мөнгө өгөхгүй. Гуйхчихгүй сая. Одоо би танд мөнгө өгнө. Хүн сая зөндөө мөнгө авлаа. Цаатахта бити хэлээрээ. Яна. Бодлор наваа, бодлор. Шея. Яна ээж яасан бэ? Ээж нөгөө алхасаар аваад энэ цаанхан татчихсан юм. Яна. За ээж охин нь танд мөнгө өгье за. Гуй. За. Би гуйхчихгүй за юу. За ээжэд мөнгө өгчлөө. За яамаа та. Ер нь алийн булгын ингэж байх юм те. Би ер нь гэрийн мухар сагс цугаар ер нь гарч ажил төрөл олж хий. Ямар ч байсан ажилтаа болоод нэг ээжэд бас нэг хэдэн мөнгө төгрөг өгч автобус унаад суулгаж явахгүй ер нь горгүй нэ. Гарнаа. Яна. Арай нөгөө мөнгө олоогүй юм биш үсттэй. Байна уу? Гамба. Яасан бэ? Тавга мөнгө авсан уу? Тоодоо тогийн савргоо хийгээд орсон юм уу? Тийм үү. Одоо цаадах чи хаашаа явж байна? Найз боёотойгоо нийлцэн хувцсны дэлгүүртээ орж байгаа юм уу? За яг үнэн би мэдчихээн. Цаадах чи намайг баярлуулах чи надаа юм авч өгч байгаа юм байна. Хүш. Ерөөсөө ингэ заяа. Чи машин өгч 7 хоног бариулчих. Тэгээд компанийнхаа дэд захирдаар авъя гэд хэлчих. Тийм ээ. Бүр их баярлнаа цаадах чинь. За ямар гоё юм бэ?